хүний эрх талаас гэх юм бол хамгийн их нь бол мэдээж хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд бол ямар ч үйлчилгээ авч чаддаггүй. За үйлчилгээ авъя. Хүн дэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэн бол гарч очиод тэр газараас үйлчилгээ авах хүртээмж байхгүй. Хотын төв зам засагдж байна. Маш сайн. Иргэдэд хүртээмжтэй болж байна. Гэтэл Монгол улсын нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 87% нь гэр хороол орон нутагт амьдардаг. Тэгэхээр тэр хүн гудамжнаасаа яаж гарах вэ? Яаж тэр имлэг дээр очих вэ? Асархуйн эрх зүйн орчныг сайн болгож өгснөөрөө бид нар гэрээр тэр хүнд үйлчилгээ үзүүлэх энэ эрх хангагдаж байна. За хоёрдугаарт хүүхдээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ хараад сууж байгаа эцэг эхчүүд байна. Даа ялангуяа эхчүүд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ харах явцад гэр бүл салалт маш өндөр байдаг. Энэний уршгаар гэр бүл салаад хүүхдүүд ихэнхдээ ээж дээр үлддэг. Мэдээж аавд байгаа. Гэхдээ ээжүүд хөвчлэн байдаг. Тэр хүн өөрийгөө хөгжүүлэх цаг байдаг. Тэр хүн өөртөө зориулах цаг байдаг. Найз нөхөдтэйгээ уулзах, боловсрох, сурч боловсрох, эрүүл мэндэд анхаарах цаг байдаг. Энэ хизээ гарч ирэх юм бэ? Энэ асархуйн эрх зүйн орчныг сайжруулснараа гарч ирнэ. Үнэхээр хөгжлийн бэрхшээлтэй өндөр настай иргэдийн хувьд цаг хугацаа маш үнэтэй. Тийм болохоор энэ хууль тэдний хүсэн хүлээсэн зүйл хэвээр байгаа.